Сайн байцгаана уу? Та бүхний өндөр амгалан гэлтгий. Тэгэхээр би ер нь эдгэрлийн залбирал бас нэлээд хийдгийг та бүхэн бас мэдэх баг. Тэгээд нэг хүн жил нэлээд баг би энэ маш олон өвчтөй байсан л та. Тэгээд за нэг 10 өвчтөй байсан гэж хэлээ. Ер нь бол толгооноос өглөө бол хүртлээд өвчтөй байсан баг. Тэгээд энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэж маш олон юм ирсэн. Тэгээд залбирсны дараа 10 өвчний 8 нэдгэрсэн гэж үзье. Тэгсэн чинь нөгөө 2 өвчний нэдгэрээгүй ингээд гомдлж байсан. Тэгээ би таны 10 өвчний 8 нэдгэрсэн биз дээ. Таны зүрх зүгээр болсон өвч зүгээр болсон. Тэгээд зүрхөр нь халгаанд орно гэжсэн. Ер нь өвхөн гэжсэн хүн шүү гэд тэгээд тэгжсэн. Зүгээр болцсон. Одоо энэ хоёр нь л зүгээр болох хэрэгтэй байна гэд тэгсэн. Тэгээ би бүр гайхаад энэ хүн яагаад талархахгүй байна гэж би бодсон. Тэр ялангуяа монголчууд бид нэр талархах дээрээ жаахан муу улсууд тэгээд яадаг вэ гэхээр хайрн дотор хална гаднаа гэд хүүхдээ ч гэсэн бас үнсэж үлгэж талархаж баярладаг талдаар ч гэсэн жаахан муу улсууд л та. Тэгэхээр ихэнх хүмүүс талархдаггүйгээсээ болоод өвчлөө авдаггүй. Тэгэхээр бид нэр маргааш юу болохыг хэлж мэдэхгүй. Үнэхээр хэлж мэдэхгүй шүү. Бурхан биднэрт амьсгал өгдөг. Бурхан таныг эдгээсэн бол Бурханд талархах хэрэгтэй. Бурхан талархах хэрэгтэй. Үнэхээр Бурхан талархах хэрэгтэй шүү. Тэгэхээр сургаалт үгс 27-оос би танарт уншиж өгье. Сургаалт үгс 27-гийн 1-р эшлэл. Олоо тавьсан эшлэл маань алга болцсон байх шиг байна. За хараадах юм. Маргаашаар бүр сарих, учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ гэж. Маргаашаар бүр сарих, маргааш юу болохыг бид нар үл мэднэ. Тэгэхээр бид нэр эдгэрлийн залбирал хийхээс өмнө эзэн бидэрт амь амьсгал өгдөг юусаа мартаж болохгүй. Үнэхээр талархаж сурах явдал маш чухал шүү. Тэгээд та бүхэнд нэгэн ишлэл уншчих л да. Та 5,000 эрчүүдийг хоолсон тухай ишлэл мэднэ. Лукс дээр гардаг. Тэгэл бид нар 5 тал 2 загсал байна. Энэ олон хүмүүсийн чинь 5,000 эрчүүд чинь эмэгтэйчүүд хүүхдүүдтэй нийлээд баг 20,000 болно. Яг вэ гэж асуудаг. Тэгээд бүлгэлд суугаад бүгдийн суулгаад Иесус 5 тал 2 загсыг аваад тэнгэр өөд харан гэрүүн талхаа загсаа аваад олон том тараа гүлгүүд шамнартаа өгөө гэж бичсэн байдаг. Тэр Лук 9:16. Иесус 5 тал 2 загсыг авч тэнгэр өөд хараад ерөөн талх загсаа хувааж олон том тараа гүлэхэр шамнартаа өгөв. Энд ерөөн гэдэг л үгийг орчуулсан байгаа. Гэтэл яг сайн унших юм бол тэр дээшээ хараад аваасаа гуугаад талархал өргөөд тэгээд ерөөсөн гэж бичсэн байдаг. Талархах өргөх үед юм үрждэг баг. Таны магадгүй 100% одоо эдгэрэх ёстой байсан чинь 20% эдгэржилдэг нэг залбирлаар тэгвэл талархаж эхлэх хэрэгтэй. Тэр эдгэрэл чинь 40%, 60%, 80% гэж 100% болно. Үнэхээр шууд залбираа 100% эдгэрдэг тохиол байдаг л та. Гэтэл заримдаа зүгээр дээшилдэг, сайжирдаг байгаа. Нэгэн удаа нэг хүнийг залбирсан. Үнэхээр зүрхний цогцолт нь багасаад, пульс нь багасаад хэцүү байсан л та. Тэгээ би хэлсэн та аппарат тавиадраа хэмжээрэй гэж хэлсэн. 1 юм уу 2-оор л өсгөх хангалттай гэж хэлсэн. Маш бага байна. Надад одоо баг 30-40 өсөх ёстой гэж хэлсэн. Тэгээд та зүгээр би залбирна. Тэгээд 1 юм уу 2-оор өсгöd тэгээд та маргаашгаа зүгээр болчихно гэж хэлсэн. Харин сайн талархаад байгаараа гэж хэлсэн. Тэгээд яг үзэхэд бол 1 юм уу 2 хоноор өссөн. Сахарын өвчин шижинд өвчтөй хүн байсан. Тэгээд сахараа буулгах хэрэгтэй байсан. Би дээс нэг л оноогоор буурахад бусдад буурчнаа. Та сайн талархаад байгаараа гэж хэлсэн. Тэгээд залбирахад нэгээр л буурсан. Маргааш нөгөөдөр ингээд улам сайжирсан байна. Тэгэхээр picture буюу энжирийн модыг Иесус харахад тухайн үедээ харахад тэр өвсөн байгаа боловч яг нүдэн дээр харагдахтаа харагдахгүй байсан. Харин маргааш нэрхэд тэр мод өвсөн байсан. Яг үүнтэй адилхан эдгэрэлэн дээр нэг жоохон ч гэсэн өөрчлөлт ороход тэр хүн талархаж эдгэрсэн гэдэг итгэлээрээ хүлээж авах маш чухал байдаг. Тэгэхээр талархал үнэхээр чухал шүү. Тэгэхээр талархлыг сайн ойлгохгүйгээсээ болоод бид эдгэрлээ бүрэн авч чаддаггүй. Залбирсан чинь болтгүй шүү дээ юм биш дээ эн чинь гэж зарим хүн ярьдаг. Тийм биш. Талархаж эхлэх үед энэ бүх ажилдаг. Тэр 5 талга 2 загс үрдсэнтэй адилхан үрждэг байгаа. Эдгэрэлж гисэн тэгж явдаг байгаа. Тэр итгэлээр өсгөлөн хүмүүс дээр бол
тэднэрт хэлэхэд бол маш амархан талархдаг байгаа. Маш амархан итгэдэг байгаа. Тэгэхээр тэр үнэхээр хүмүүс итгэлээр эдгэрдэг гэдэг ерөөсөө мартаж болохгүй. Тэг талархал үнэхээр чухал шүү. Би одоо ч гэсэн номыг уншаад эдгэрсэн хүндээ талархлын өргөл өргөдөг. Яагаад вэ гэж юу? Яагаад вэ гэвэл тэр хүний чи ачаар хичнээн бурхан эдгээсэн ч гэсэн тэр хүн тэнд зогсож байсан учраас би тэр хүнд талархдаг. Яг л тэр цагаа, зардлаа, мөнгөө гаргаад магадгүй тэр бэлэг аваас үнгүү бурхнаас ирсэн байсан ч гэсэн тухайн хүн цагаа гаргасан. Тухайн хүн тэнд зогсож исэн. Тэнд олон хүнийг эдгэж исэн учраас би тэр хүнд одоо ч гэсэн талархлын өргөлөө өргөдөг. Тэг Библийн бүргийг би одоо ч өргөдөг. Номыг уншиж исэн Андрей Вомагтаа би одоо ч өргөдөг. Үнэхээр үнэн шүү. Би номыг уншдаг Жон Биврийн номыг уншсанхаа төлөө хичнээн ном нь үнгүү ч гэсэн би сар болгон тэнд өргөл өргөдөг. Ягдвал би тэрний номоос бас тодорхой хэмжээний хоолоо олж иддэг учраас. Тэгэхээр хоолоо олж иддэг. Зөвхөн үсчин ч юм уу хумсаа янсуулахдаа мөнгө өгдөг. Тэгвэл сүнсний хоолоо авсан хүмүүстээ тэр хүний цагт нь зориулж бас өргөл өргөж байгаараа гэж урамшуулмаар байна. Тэгэхээр сайн бодолцоороо талархаараа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Баярлалаа.